2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дугаар 109 Төрийн ордон Улаанбаатар хот. Дархан Уул аймгийн Орхон сумыг төрийн дээд шагнал Алтан гац одонгоор шагнах тухай. Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус үндэслэн зарлиг болгох нь. Тулгарт төрийн 2227 жил, их Монгол Улс байгуулагдсны 812 жил, үндэсний эрхчлөө, тусгаар тогтнолоо сэргээ мандуулсны 107 жил, ардын хувьсгалын 97 жил, ардчилсан хувьсгалын 29 жил, Дархан Уул аймгийн Орхон сум байгуулагдсны 50 жилийн айг тус тохиолдуулан, Монгол улсад хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах болон хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах, өрхийн аж ахуйг хөгжүүлж улс орондоо оруулсан тус сумын нийт иргэдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Дархан Уул аймгийн Орхон сумыг Монгол улсын төрийн дээд шагнал Алтан гац одонгоор шагнасгай. Зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга.